Улсын их хурлын дэд дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн Дамжны цогтоотор нарын 9 гишүүнээс 2025 оны 1-р сарын 23-ны өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хилцэх асуудлыг 2025 оны 4-р сарын 9-ний өдөр Улсын их хурл чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж анхны хилцүүлэлт бэлтгүүлэхээр хууль зүйн байнгын хороо шилжүүлсэн билээ. Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 4-р сарын 9-ний өдрийн 03-р тогтоолоор хууль тогтоомжийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцүүлэх бэлтгэл хангах санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийг Улсын их хурлын гишүүн Оцрунгийн Номин Чимэг ахалж гишүүдэд Улсын их хурлын гишүүн Ухнагийн Отхон Баяр, Шиг Дэмбэрлийн Тэмүүжин, Гонжиг Доржин Уян Хшиг, Сүхбаатарын Эрдэнэ олнаар болон холбогдох бусад албан тушаалтнууд ажиллалаа. Хууль зүйн байнгын хороо 2025 оны 6-р сарын 4 болон 10-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хилцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлийн 39-10 дахь хэсэг заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хилцсэн болно. Хуулийн төсний анхны хилцүүлгийг явуулах үед Улсын их хурлын гишүүн Бүржойн сайн зориг хуулийн төсөл болон зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан асуулт асууж хариулт авсан болно. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг болон Улсын их хурлын гишүүн Батбаярын Жаргалан, Бүржойн сайн зориг инх төвшин нараас гаргасан саналуудыг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлийн 39-20 дахь хэсэг заасны дагуу хилцэж дараах санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. Үүнд 1. Хуулийн төслөөр хүний эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд хязгаарлалтанд зорилгодоо нийцсэн бодит нөхцөл тохирсон боломжит хамгийн бага түвшинд байх шаардлага хангасан эсхийг хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ нэмж тусгахаар. 2. Тухайн жилийн улсын төсвийн тодтогдлын хуулийн төслийг дагалдуулан зөвхөн тухайн жилийн төсөвт нөлөөлөл үзүүлэх хууль тогтоомжийг төслийг өргөн мэдүүлэх бөгөөд энэ тохиолдолд тухайн хууль тогтоомжийн төсвийн орлого зарлага төсвийн тэнцэл үзүүлэх нөлөөлөл холбогдох тооцооллыг хуулийн төслийн танилцуулгад тодорхой тусгахаар. 3. Хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийн өр нөлөөний үнэлгээг хөндлөнгийн судлаач хуулийн этгээдээр гүйцэтгүүлэхээр. 4. Төсөл тусгагдсан хууль тогтоомжийн төслийг баталснаар үүсэх зардлын тооцоог үнэлж тодорхойлох шаардлагаас эдийн засагт үзүүлэх нөлөөллийг үнэлэх асуудлыг хасгаар. 5. Хуулийн төслийн захиргааны хэмжээний акт батлах эрх олгосон зохицуулалтад тусгахыг хориглосон зохицуулалтаас 27-1-1-2-3 буюу албан татвар төлбөр хураамж тогтоосон харилцааг хасгаар. 6. Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын их хурлын тогтоолоор хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хууль санаачлагчид мэргэжил арга зүйн төсөлцөө үзүүлэх үүрэг бүхий төрийн холбогдох байгууллагын албан хаагчдыг холбогдох аргачлал арга зүйгээр хангах чадваржуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж хэрэгжүүлэх хуулиар тусгаалan эрх олгогдоогүй бөгөөд нийтээр заавал дагаж мөрдөгдөхөөр баталсан дүрм журам заавар аргачлалыг хүчингүй болгох хууль заасны дагуу баталсан боловч бүртгүүлээгүй захиргааны хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын засгийн газар Монгол Улсын их хуралд ажлаа шууд хариуцсан тайлгнадаг байгууллагуудын удирдлага даалгахаар. 7. Төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёол дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн бүтэц нэр томьёо хил найруулга дэс дараалал зүйл заалтын дугаар ишлэлийг нийцүүлж өөрчлөх зэрэг болно. Хууль тогтоомжийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн анхны хилцүүлгийг явуулсан талаарх хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлт зарчмын зөрүүтэй саналын томьёолыг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын их хурлын дэд дарга эрхэм гишүүдээ хууль тогтоомжийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн анхны хилцүүлгийг явуулсан талаарх хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлт зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хилцэн шийдвэрлэхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.